зүй йогагийн хамгийн ретрит гоё болж байна. Тэгээд би анх 2022 онд зүй йогаад явжсэн. Тэгээд 3 жил явсан байна. Тэгээд ретритэд ерөөсөө явж байгаагүй. Малчин өдрүүдээр ерөөсөө зам гардагбайсан. Тэгээд өнөөдөр заавал явандаа гэсээр агаад явсан. Сэтгэл маш өндөр байна. Одоо бид бүхэн өглөө аян гоё цайлчаад дараа нь болохоор зэрэг йогага хийчихэд одоо зураг болж байна. Иш ярьчих. За үжигч би ямар хүүхдээсэн бэ? Та одоо намайг оюутан байхад хамт ажиллажсэн мэдэн шүү дээ. Айгуу толгойд нөөц боломж би их урт чадвартай. Ашигладаг байсан юм. Ашигладаг л байсан шүү дээ. Манай үжигч болохоор амар юм бай. Чам бай. Тэгээд өөртөө арчтай хүн байсан. Яг ингэж ярьслага авчаад орж ирээд шүтээ угаадаг. Би тэрийг л тооцоодаг. Ос бохоо нүхээр шүтээ угаах. Би яг нүрэ будаг багч. Тэгтээ гоё харагдаж байна. Балет йог хоёр юугаараа ялгаатай байна. Ингээд нэг юм балет ч юм бол танаа өөр юм байна. Гоё мэдээлэл байна гэсэн. За балет йог хоёр юугаар ялгаатай. Яг бол бидэд төлөх, оюухан өөртөө төлөх зэ. Тэгээд маш их нөгөө оюун санааны биеийг амаргаад оюун санааны нэг тайвшруулад одоо олон бодлоос одоо өөрийгөө салгаж чадах юм да тийм нэг л боломж нэг юм дээр төлөвлөж байгаа шүү. Ер нь бол биеийн хувьд аягүй гоё юм байна. Амрааж өгдөг тийм тэгингээ гоё нэг хаширхуугаар төлөвлөж болох юм байна тийм. Биеийг хөгжүүлж байгаа болчихсон оюун санааг бас амар гоё амараад сайн амрааж өгдөг тийм. Стресс маягийн төвлөрүүлээ тийм. Нэг юм дээр сайн төвлөрүүлж өгдөг тийм. Балет болохоор балет чинь тэгээ бас нөгөө бас оюун санааны бэлтгэл бий болдог гэж байна. Ягаад гэвэл өнөөдөр сонгодог нөгөө хөгжмөндөр нь шүү дээ тийм. Миний хувьд чинь нөгөө хөгжмөндөө маш их дуртай учраас тэр сонсохоо их надад маш их таалагддаг байдаг байхгүй. Тэгээд мэдээж диктатурны одоо жишээ ингээд хөлөө ингээд хааш яаж зогсох ч юм уу эсвэл ингээд хааш яаж тийм ирээдүйд үг хэлэх ч юм уу тийм. Тиймэрхүү юм бас яахгүй ихтэй хүн тийм болсон зүү гооц юм мэдрэмжтэй байхыг суддаг юм шиг. Тэгээд биеийн хувьд бол маш гоё. Бид сая яг балет хоёрын талаар ялгаатай талаар ярьлаа. Та ер нь дасгал хөдөлгөөний хувьд ямар дасгал хөдөлгөөн хийдэг вэ? Би анх удаага йог хийж үзчихэ. Тэрнээс өмнө би энэ тамирыг хичээлс би орж байгаа юм шүү. Би ч гэсэн орж байгаа шүү. Би энэ өмнө бокс дэвчсэн байхгүй юу? Тэгээ бокс дэвчээд гарч ирэхээр зэрэг бүр юм. Хасаад игээч би одоо анх удаага йог хийж үзчихэ. Анх удаага спортоор хичээлж байна. Энэ амар Шаач амар гоё. Харин гоё гэж юм шүү. Тэгээ миний мөр яг гэхдээ чи өөрөө бүдүүн гэж ажиллаж байгаа болохоор мэдэхгүй байгаа шүү. Энэ мөр яг үндэ бас бокс шүү. Одоо тийм гоё болоод боксоор хэр удаан хичээлсэн. Юу гэж 3 сар явсан. 3 сар явахд юм болж байгаа юм. Тийм гэхдээ 3 сар явчаад суур үлдсэн байхгүй юу? Тэгээ нөгөө нэг стресс гэрээ шок ч зохиоддог гэсэн их стресс гэсэн юм уу тэгээ. Тий, би бол амар стрессжсэн нэг тэгж. Стрессээр яа хийсэрч бас эксперт болсон гэж. Окей, тий. Утраад яа гэсэн. Ажлын стресс чинь бас нэг өөр заяа. Нэг юм амьдралын стресс чинь бас нэг өөр. Одоо гаж агаар явсан шүү. Би гадаас гисэрч.